За өнөөдөр ингээд 4 сарын 18-ны энэ сайхан өдөр Монголын хууган уурхай түүхт 60 жилийн төрсөн өдөр тохиолж байна. Тэгээд энэ хүү сайхан уурхайда улсынхаа экспорт ашиг орлогыг нэмэгдүүлэхээр энэ хүү цаг мөчид бас албан ажил үргэн гүйцэтгэж байгаа нийт ажилчид уурхайчдаа бүгдэнд нь төрсөн өдрийн халуун баярын хүргье. Тэгээс 1966 оны 4 сарын 18-нд манай компани үүсгэн байгуулагдаж байсан. Энэ жил төгс 60 жилийн тохиож байгаа. Тухайн компанид би ажилд ороод 13 дахь жилдээ ажиллаж байна. Компанийнхаа ахмад уурхайчд болон үе уурхайчд та бүхэндээ 60 жилийн өмнө төргийа. Төрсөн өдрийн минь төргийа компанид. За манай уурхай 1966 онд анхлан үүсгэн байгуулагдаж төрийн өмчт уурхай болж ажилласан. Тэгээд үүнээс хойш 1994 онд хувьцаат компани хэлбэрлөө шижиж орсон. Тэгээд тухайн үед бол мэдээж ардын засгийн газрын үеэс орон нутаг болгонд тус бүрдэн уурхайг үлдээсэн байдаг. Тэгээд тэртээ 60 жилээс одоо өнөөдрийг хүртэл бас орон нутгийн өмчтөд хадгалж хувьцаат компани болоод нээлттэй хэлбэрээр орон нутгийн өмчийг өргөжлүүлэн улс орон нутгатаа өгөөж өгж байгаа сайхан уурхайд ажиллаж байгаадаа бас баяртай байдаг. Тэгээд энэ салбарт ажиллаад одоо 20 жилдээ ажиллаж байна. Тэгээд нийт уул уурхай салбар болоод 5 дахь хувьцаат компани ажиллаж байгаа. Нийт хамт олондоо болоод үе үеийн уурхайчин хамт олондоо энэ 60 жилийн түүхийг бичлэгдсэн та бүхэндээ бүгдэнд нь баярын мэндийг хүргэж байна. Та бүхэн ажилд нь амжилт хүсч амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.